Дараагийн шалтгаан нь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой сэтгэл зүйн асуудлууд бас үүсдэг байх боломжтой. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд бол карьер, орлого, мөнгөтэй холбоотой ийм холбоотойгоор өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ингэж буурах тийм мэдрэмж а, илүү мэдрэгддэг. Яагаад гэвэл ихэнх хүмүүс чинь ингээд одоо бид нар чинь яг тийм хэр их орлого олж байгаагаар өөрөө өөрийгөө үнэлдэг, өөрөө өөрийнхөө амжилтыг дүгндэг нэг тийм бичигдээгүй хууль маягийн юмтай нийгэмд амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл бид нар ингээд тархи хуваагдсан байх боломжтой. Тэгээд орлогогүй байхаараа ажил мэргэжлэхгүй ч юм уу эсвэл одоо боловсрлоороо хоцорсон байх юм бол өөрийгөө үнэлэх хүлэмжинд доошлоод өөртөө итгэлгүй байх магадлал өндөрсөд ирдэг. Тэгэхээр хүний үн цэн гэдэг зүйл яг орлоготойгоо шууд холбоотой юу гэдгийг эхлээд бид нэр өөрөө өөртөө маш сайн ярилцах хэрэгтэй. Яг гэвэл эн чинь өөрөө нөгөө л нөгөө бидрийг жаазлаад байгаа, бидрийг өөрөө өөртөө итгэх, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь буулгаад байгаа тэр нэг хуурамч итгэл үнэмшлүүдийн нэг шүү дээ. Яг нөгөө үнэн мөртлөө нэгэн зэрэг худлаа байдаг итгэл үнэмшлүүдийн яг нэг том жишээ нь энэ байгаа байхгүй тий. Хүн орлогогүй, ажилгүй байх юм бол одоо хинт ч хэрэггүй гэдэг ч юм уу те өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй өөртөө итгэлгүй болоод байдаг. Тэг. Гэхдээ яг үндэ яг миний сэтгэл дотор энэ бол маш үнэн. Яг үнэн байгаад байдаг. Би өөрөө бас яг ингэж боддог байсан байхгүй юу ингээд нөхөртөө тус болж чадахгүй, гэртээ орлого оруулж ирч чадахгүй байгаа. Ямар ч ажил хийхгүй ингээ ямар ч карьергүй явж байгаа да. Маш их сэтгэлээр унах, тэрэндээ түгших. Одоо би ингээл 30-д хүрээл тэгэл ямар ч карьер авахгүй, намайг ямар ч газар ажилд авахгүй, тэгэл би хөшрөөл цэвэрлэгч хийгээл тэгэл эсвэл нэг тоогоочийн дор бэлтгэгч угаагч хийгээл тэгэл насыг барах юм байна дөө гэдэг ч юм уу нэг тийм бүр утгагүй сонин бодлоод ингээд толгой дотор эргэлдээл. Эн чинь бол яг л нөгөө нэг миний ингээд өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж маань гадны ямар нэгэн хүчин зүйлээс шууд хамааралтай болцсон байна гэсэн үг байгаа байхгүй юу? Би орлого олж иж, би ажил хийж иж, би албан тушаалтай байж иж, би карьертай байж иж, би амжилттай үн цэнтэй бусдад хэрэгтэй хүн болно гэдэг нэг тийм хуурамч итгэл үнэмшил байгаа байхгүй. Яг би өөрөө бодонгууд тэр яг туйлын үнэн юм шиг. Би ямар ч амжилтгүй байгаа юм шиг. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэх юм бол миний хүүхдүүд те миний ээж, бидний тэтгэвртэй гарсан аав ээжүүд, өвөө эмээ нар ямар ч ажил хийхгүй, ямар ч орлого олохгүй. Гэхдээ ингээл миний хүүхд гэртээ ирүүл сарвал миний өдөөс ингээл хөөрхөн инээгээ тоглоод байж ивэл би туйлын аз жаргалтай миний хүүхд ямар ч орлого олоогүй, ямар ч амжилт гаргаагүй, сургууль зураагүй, онц аваагүй хахад л би маш их хайртай. Миний хувьд маш их үнцэнтэй. Тэгэхээр хүний үн цэн гэдэг зүйл өөрөө ямар нэгэн гадны хүчин зүйлээс огт хамааралгүй зүгээр л энэ хорвоод төрсөн учраас амьд байгаа учраас л туйлын үн цэнтэй байдаг юм байна гэдгийг бид нэр ойлгоод тэгээд тэрийг ойлгож ээж би өөрөө өөрийнхөө үн цэнийг өөрөө өөрийнхөө үнэлэмжийг гадны ямар нэгэн хүчин зүйлтэй уйж бодохоо болно. Би яг энэ зүйлийг ингээд ээж болоод хүүхдүүдээ ингээд хараад ойлгож авсан байхгүй. Амьдрал гэдэг зүйл ямар чухал үн цэнтэй юм бэ гэдэг зүйлийг ойлгож авсан байхгүй юу. Яг одоо бид нэр Facebook дээр, Instagram дээр зөндөө хардсан шүү дээ. Ингээд хүүхэд нь өвдөөд эмчилгээний зардал хэрэгтэй боллоо гэд юу одоо хандив гуйж байгаа тиймэрхүү постууд зөндөө явдсан шүү дээ. Тэгээд тэр хүмүүс машинаа зарна, байраа зарна. Тэ? Тэгээд гадагшаага ингээ хүүхдүүдийнхээ төлөө явна. Бүх одоо нэр нүрээ бараад хүмүүсээс мөнгө гуйж гин гэдэг чинь миний хүүхдийн амь нас тэр байр нас, тэр машинаас, тэр ажил албан тушаалаас бүх зүйлээс хамгийн чухал байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Бид нар ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө бүх зүйлийг хийнэ. Яг тэрэн шиг миний амьдралын үнц нь энэ байр, машин, ажил, албан тушаал, карьер гэдэг зүйлээс хамаагүй илүү чухал байгаа байхгүй юу? Би ч амьд байгаа. Миний амьдрал гэдэг зүйл чинь өөрөө яг миний хүүхдүүд надад үн цэнтэй байдаг шиг надад бас тийм чухал үн цэнтэй зүйл юм байна шүү дээ. Яг л би чинь хүүхдүүдтэйгээ л адилхан хүн шүү дээ. Би хүүхдүүдтэйгээ л адилхан амьд хүн шүү дээ. Тэгэхээр би ямар ч ажилгүй, орлогогүй байсан ч
Би өөрөө амьд байгаа минь, миний амьдрал надад байгаа минь өөрөө хамгийн чухал зүйл юм байна. Тэгээд би хүүхдүүдтэйгээ хамт байгаа минь маш их одоо надад үн цэнийг өгч байгаа юм байна. Амьдрал гэдэг зүйлийн одоо үн цэнийг би ойлгож аваа. Тэгээд ямар ч гадны ямар нэгэн хүчин зүйлтэй миний үн цэнийг ерөөсө тодорхойлохоо болчихж байгаа юм. Би зүгээр л асар чухал үн цэнтэй чухал нэгэн бодгал гэдгийг ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь хүн хаана үн цэнтэй байдгийм бэ гэдгийг ингээ эргцүүлээд бодонгууд би хинт хэрэгтэй байна тэр газраа л хамгийн үн цэнтэй байгаа байхгүй юу. Одоо би жишээ нэг байгууллагад ажилд орлоо гэж бодоход тэр байгууллагын төлөө, тэр хамт олонны төлөө, тэр байгууллагын зорилгын төлөө яг над шиг хичээж ажиллах дахиад өөр хүмүүс байгаа юу? Бага. Надаас илүү ажиллаж чадах хүмүүс хэдэн зуугаараа байгаа. Харин миний хүүхдийн хажууд яг миний хүүхдийг над шиг хайрлаад өсгөөд, халамжлаад, хамт тоглоод, хамт эрүүл хоол унд бэлдээд, нойр хоолоо хасаад явах өөр хүн байгаа юу? Байхгүй шүү дээ. Нэг ч байхгүй. Тэгэхээр би хаана илүү үн цэнтэй байна вэ гэдгээ өөрөө яг эргэн тойрноос харах хэрэгтэй байна. Тэ? Миний хүүхдэд би тэр байгууллагт хэрэгтэйгээс хэдэн мянга дахин илүү үн цэнтэй биш үү дээ. Миний хүүхдэд би илүү их хэрэгтэй байна. Тэр байгууллагад надаас илүү ажиллах хүн хэдэн зуугаараа байна. Миний хүүхдэд надаас илүү миний хүүхдийг хайрлаж өсөх хүн нэг ширхэгч алга. Тэгэхээр миний үн цэн хаана илүү өндөр байна вэ? Миний хүүхдийн дэргэд илүү үн цэн их байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ өөрийгөө ямар нэгэн гадаад хүчин зүйлээс өөрийнхөө үн цэнийг ямар нэгэн гадаад хүчин зүйлээс уйж бодоод байна уу? Ямар нэгэн зүйл надад байхгүй учраас би одоо ийм дутуу амьдралаар амьдарч байгаа юм шиг тийг санагдаж байна уу гэдгээ эхлээд анзаараад за тэгвэл би энэ зүйлээр дутаадгүй юм бэ шүү дээ. Миний амьдрал байхад л надад бүх зүйл байгаа юм байна шүү дээ. Миний хүүхдүүд ингээд эрүүл сарвал байгаа нь би хүүхдийнхээ дэргэд маш их үн цэнтэй хүн хажууд нь би байж хүүхдэд тусалж хүүхдээ хөгжүүлж хүүхдээ хооллож хайрлаж байж чадчихаараа би асар үн цэнтэй чухал нэгэн амьд бие организм нэгэн бодгаал би байна шүү дээ гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрч тэрийгэ даалд ухамсартаа бүр ихтгэл үнэмшил болгон одоо үндэслүүлэх хэрэгтэй байх нь. Зүгээр ингээ бодох юм бол бид нар мартчихна. Тэгэхээр энийг ингээ яг бичиж аваад ойлгосон зүйлээ бичиж аваад тэгээд ямар нэгэн байдлаар өөрийгөө үнэлэмж буураад би хинт ч хэрэггүй би арчаагүй би муу ээж гэж бодох тоолондоо үгүй. Надаас илүү хүүхдийн маань хайрлах чадах хэн байгаа юм бэ? Би сул дорой заримдаа арчаагүй байж болно шүү дээ. Би тэгэл угаасаа буцаад босоод ирнэ. Би заримдаа ядарна. Би заримдаа хүчтэй байна. Би заримдаа уурлана. Би заримдаа баярлана. Би заримдаа гуниглана. Би заримдаа жаргана. Энэ бүхэн ээлжилж байх нь амьдралын зам юм. Гэхдээ би энд зүгээр л нугарахгүй, хугарахгүй хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө эргээд босно гэдгээ л мэдэж байна. Гэдгээ ингээ өөрөө өөртөө дахин хэлээд сануулад тэгээд энэ зүйл миний далд хумсарт одоо бат ихтгэл үнэмшил болон үндэслэн одоо суутал би энийг өөртөө дахин ингээ сануулж анзаарч ах хэрэгтэй байдаг бах нэ.